Арга аймгийн Боркорын хэмжээнд бол нийт 155 гол мэдээлэл мал авлах хэмжээг шалгаж байна. Тухайн 155 гол мэдээлэл одоо өмнөх оны хулган энэ оных нийтдээ шалгагдаа явж байна. За энэ гэмтрээс өрсөн сэрхийн тул яах вэ гэхээр малчтад бол малаа байнга хариулахтай байх хэрэгтэй. Мөн тухайн мал болон түүний дагалдах түүхийдийг гаргаж байгаа тохиолдолд бол заавал мал эмнэлгийн байгууллагын мэргэжлийн хэлтийн байгууллагаас гал үүссэн бичиг авах хэрэгтэй. За тухайн гал үүссэн бичгийг яагаад авч ийнэ гэхээр энэ мал авлагаас гэмтрээс өрсөн сэрхийлэхэд бол тухайн малыг нядлаад хүмүүсхүүл гаргаад ингээд зарж байгаа тохиолдолд тухайн малын зүс мөн толгой юм уу шир юм уу айрс юм те тэрнийг нь бол ингээд зургийн тарж баталгааж болох хэрэгтэй. Энэний үүднээс бол тухайн мал алгуулсан хулгайлах гэмтэр үйлдэлсэн байна гэх юм бол биднээс Боркорын байгууллагаас болон мөрдөн шалгах байгууллагаас тухайн мэргэжлийн хэлтийн байгууллагаас лавлага авдаг. За энэ лавлага авснаар тухайн малыг хэн хааш явсан, ямар гал үүслийн бичгээр яаж авч явсан. Тийм учраас энэ яагаад хэний мал байсан гэдэг анханасаа ингэж мэддэг хэвээр. Энэ олон тооны мал гэж яриад байгаа нь юу гэхээр 3 бод уу юу? Тэмээ, өхөр, адуу 3 бод гэж байна. За бог малын гүт 8-аас дээш гэж байна. 8-аас дээш гингүүтээ хонь ямааг 8-аас дээш. Тэгтээ бол энэ мал угаалгах бол ерөөсөө өргөн төлөнч байна уу эсвэл их мал эцэг байна уу хамаахгүй. Энэ гэмтэргэл угаасаа мал угаалгах гэмтэргэл бол олон тооны бол тэгэл гэмтэргэл үйлчлэг заасан.